Сайн байцгаана уу? Хулан Vibes тавтаа морилно уу? За өнөөдрийнхөө сэдвэр болохоор маш олон охид бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг булааж байсан Солонгосын төдийгүй Азийн хамгийн алдартай царайлаг жүжигчний нэг болох Lee Min-ho-гийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За маш олон хүмүүс бас жүжигчин Lee Min-ho Boys Over Flowers гэх энэхүү драмагаараа дебютгээ хийсэн. Тэрнээсээ хойш ер нь алдар нэртэй байгаа гэж боддсон байлээ. Тэгэхээр жүжигчин Lee Min-ho энээс өмнө урт хугацаанд олонд танигдаж чадахгүйгээр явсан үеуд байгаа. Дээрээс нь хувийн амьдрал, карьерийн хувьд, за тэгээд эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш том осолд орж исэн хүндхэн цаг үеүүдийг өнгөрүүлж исэн ийм төвхтэй жүжигчин байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдвэр болохоор магадгүй таны сонсоогүй мдээгүй байж болох үс мэдээллүүдийг цуглуулж бэлтгэхийг зорьсон байгаа. Тэгээд таалагдах болов уу гэж бодож байна. Дуустал нь хамт байгаарай. Бид бүгдийн краш жүжигчин Lee Min-ho маань 1987 оны 6 сарын 22-ны өдөр Сөүл хотод төрж өссөн байгаа. За дээрээ нэг эгчтэй амбал дөрвөлэн амьдардаг, 1.87 см өндөртэй. За багасаа л хавлаад үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад айгүй өндөр юм биерхүү байж ирсэн байгаа. За тэгээд жүжигчин Lee Min-ho-гийн хамгийн анхны өвөртлсөн хүсэл мөрөөдөл гэх юм бол мэрэгжлийн хөл бөмбөгийн тамирчин болох байсан. Тийм ч болохоор бүр жоохон байхаасаа ахуулаад дунд сургуулийн 1-р анги хүртлээр мэрэгжлийн төвшөнд Солонгосын тухайн үед хамгийн алдартай тасгалжуулагчийн клубт нь явдаг байсан байгаа. Сөүл хотыг төлөөлсөн хөл бөмбөгийн багийн гишүүн байсан. За энд хинээгээрээ мэрэгжлийн хөл бөмбөгчин болох зорилготой түүгээрээ маш сайн ирээдүйтэй тамирчдын нэг байсан байгаа. Гэхдээ харамсалтайгаар энэ мөрөөдлөөсөө холдох болсон хоёр шалтгаантай. Нэгдүгээрт болохоор байнгын тэмцээн уралдаан клуб гэж явахаар гэр бүлээс нь санхүүгээр дэмжих нөхцөл боломж нэлээд муу байсан. Хоёрдугаар гэх юм бол олон удаагийн бэртлүүд дээрээс нь сүүлд бол нэлээд том бэртцсэн байсан учраас хэвийн байдалтайгаар хөл бөмбөгөө үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж ярьдаг. Ингээд ерөнхийдөө дунд сургуулийн 2-р ангиас эхлээд багаар хөл бөмбөгөөс холдож эхэлсэн байгаа. Үүний дараагаар надад ямар мэрэгжил тохирох вэ? Би яг юу хийвэл болох бол, юу тохирох бол гэж бодож явж байгаа үедээ SM Entertainment-ийн шалгаруулалтанд орсон байна. За энэ шалгаруулалт нь болохоор гудамжны шалгаруулалт гэж байдаг байсан. 1990-ад оны сүүл 2000-ад оны ихтер том entertainment-уудаас ажилчдууд нь гадуур явж байгаад өөрсдийнхөө нүдэнд өртсөн өндөр царайлаг гой залуучуудыг урьж авчаад өөрсдийнхөө компани шалгаруулалтанд оруулдаг байсан. Тэндээсээ сонгож авдаг байсан. 3 удаа SM Entertainment-ийн гудамжны шалгаруулалтанд ороод тэнцсэн байгаа. Гэхдээ өөрөө татгалцсан. 3 дахь удаагийн шалгаруулалт дууссаны дараагаар жүжигчин Lee Min-ho холбоо арах дугаараа үлдээчихээ, эцэг эхийнхээ дугаарыг үлдээчихээ, цаашдаа хамт ажиллая гэдэг саналыг тавьж ирсэн. Тэгээд тэр үед за үнэхээр намайг одоо л яг авч үлдэх гээд байна. Би бол тохирохгүй гэдгээ сайн мэдчихсэн учраас цухтаад явцсан гэсэн. Энэ явдлаас хойш ерөнхийдөө илүү нухацтайгаар бодож аваад жүжигчин тал руугаа сонирхож эхэлсэн байгаа. За гэхдээ анх зөвөр карьераа эхлүүлэхдээ болохоор бүр яг жүжигчин болно гэдэг зорилготойгоор биш, цагийн ажлууд байдаг байхгүй юу? Драма, киноны олонний хэсгээр тоглох жижиг туслах дүрүүдийг бүтээх, тэгээд тэр хэсэгтээ тоглолцоод шууд цалингаа авчдаг иймэрхүү цагийн экстра гэдэг ийм цагийн ажил байдаг. Энэ 2004 оноос эхлээд яг үндсэн 2006 он хүртэл TVгээ хийдлийн 2 жилийн хугацаанд л цагийн иймэрхүү туслах дүрүүдийн ажлыг хийж явж агаад эцэст нь 2006 онд анхныхаа драмад тоглоод TVгээ хийсэн. Албан ёсны TVгээ бол туслах дүрээр хийсэн. Үүнээс 1 жилийн дараагаар 2007 онд анхныхаа гол дүрийг бүтээсэн байгаа. За энэ болохоор анхандаа бол нэг 24-5 ангитай хийгдэн гэж төлөвлөж агаад явцын дунд үзэлт муу, тэгээд янз бүрийн кино багийн асуудал зэрэгс болоод дөнгөж 8 анги хийгдээд дууссан байгаа. Ингээд анхны ерөнхийдөө гол дүрд тоглосон драма жоохон бүтлгүүцсэн байгаа. Үүний дараагаар бас жүжигчин Park Min-yoonтай хамтраад I'm Sam гэдэг ийм драмагийн туслах дүрд тоглосон. Ямар ч байсан амжилттайгаар TVгээ хийгээд гол болон туслах дүрүүдийг гололгүйгээр ингээд багаар урагшлаад явж ирсэн. Тэр үедээ болохоор зарим найруулагч нарын хараанд өртөөд хит хитэн драма, кинонд тоглох шалгаруулалтанд ороод тэнцсэн явж байсан. За энэ үедээ харамсалтайгаар найзтайгаа далай руу явж агаад маш том автосолд орсон байна. За та бидний мэддэг Чон Ирүү гэдээ бас жүжигчин байгаа. Энэ жүжигчинтэй нэг дүүрэг хороололд амьдардаг байсан. Багаасаа ингэж найзалж эхэлсэн. Тухайд аль нь жүжигчний карьераа эхлүүлээд явчихсан байсан. Чон Ирүү жүжигчин болохоор бас Монголд гарч ирсэн High Kick гэдэг нэг sitcom байдаг шүү дээ. Инэдмийн цуврал тэрэнд тоглохоор шалгарчихсан. Ийм жүжигчин болохоор хэд өөр кинонд тоглохоор шалгарчихсан байсан байгаа. За ингээд хоёр найз далай үзэхээр явж агаад осолд орсон. Тэр осол нь болохоор эсрэг урсгалаас сохтуу жолооч орж ирсэн гэсэн.
Тэгээд маш том осол болсон нөгөө жолооч нь бол нас барсан гэдэг харамсалтай мэдээ байдаг. Тэгээ хоёр жүжигчин болохоор маш хүнд бэрцсэн. Ялангуяа хөл хэсэгтээ бол хүнд бэрцсэн байна. Ийм нөө жүжигчний хувьд гэх юм бол баруун талын хөл нь тэр чигтээ маш олон хугарлуудтай гуй өвдөг шагаа гих зэрэг тэгээд хөлөндөө ингээд 46 см хүртэлх хэмжээний ийм хадаа суулгуулж исэн гэсэн. Тэгээд 7 сар хэртээ эмнэлэг твцсэн. Гарсныхаа дараа болохоор мэдээж нөхөн сэргээх эмчилгээ зэргийг бол хийгээд явж исэн. Тэгээд харамсалтайгаар яг эмчилгээ хийлгсэн ч гэсэн бүрэн 100% одоо хуучин шигэ бол идэгрээгүй. Түүнээсээ хойш ингээд одоо ослын дараах шинж тэмдгүүд бол янз бүрээр илэрч гарч ирдэг болсон. Дээрээс нь хөлнийх нь одоо хоёр хөлнийх нь урт богино жоохон зөрүүтэй байдаг гэдэг мэдээлэл бол байдаг. За чон эрүү жүжигчний хувьд өвдөг болон гуй хэсгүүдээрээ бол бэрцсэн байгаа. Тэгээд харин ийм нөө жүжигчнийг бодох юм бол бэртэл нь арай гайгүй байсан болохоор хэдэн сар эмчилгээ хийлгэж агаад гараад яг нөгөө high kick гэдэг драманда бол тоглоод явсан байгаа. Драма ч гэсэн солонгост аягүй өндөр үзэлттэй болсон. Тэгээд хүмүүс ч гэсэн аягүй сайн таньж эхлээд карьер нь ингээд өсөж эхэлсэн байгаа. За эсвэргээрээ ийм нөө жүжигчин бол бүх драма кинонууд нь цуцлагдаад гэртээ бол ингээд ерөнхийдөө хэвтрийн дэглэм сахиад байдаг байсан байгаа. Энэ үед бол үнэхээр аягүй хэцүү байсан гэж ярьж ирсэн. Би одоо яг юу хийх вүлээ, юу хийж чадах билээ, миний хийж чадах юм ингээд дуусчих байгаа мó, би ингээд энэ чигээрээ одоо сэхэж босож чадахгүй байх юм уу гэдэг ингээд 9 цусын л бодлоод орж ирдэг байсан гэсэн. Ослоос жил гарны дараагаар буцаад ажил руугаа орж эхэлсэн. Мэдээж алдартай жүжигчин биш байсан болохоор өөрөө энэ тэд болж байгаа шалгаруулалтанд ороод явж байсан. За яг энэ үедээ болохоор цэцгнээс хөөрхөн хөвгүүдийн шалгаруулалт явагдчихсан. Тэгээ өөрийнхөө портфолиог явуулсан байгаа. Тухайн үедээ шууд хүссэн дүрээ сонгоод оролцох боломжгүй зураг авалтын баг найруулагч нь хараад одоо портфолио явуулсан хүмүүсээ сонгоод энэ дүр тохирч магадгүй гэд дараагийн шалгаруулалт руу дуудажсэн. За Ку Чумпюгийн дүр дээр болохоор 300 хүн өрсөлдөжсэн. Эндээс зөвхөн мэдээж нэгийг нь шалгаруулж аавн. Тэгээд ийм нөө жүжигчин болохоор би энд заавал тэнцэх ёстой. Миний одоо бараг цор ганц боломж байна. Энээс цаашдаа хэрвээ би тэнцэхгүй бол энээс цаашдаа яхаг үнэхээр мэдэхгүй байна. Тийм учраас би энд заавал тэнцэх болно гэдэг бүр тийм чин хүсэлтэй байсан. За энд нь бас нөлөөлсөн хүн болохоор ээж нь байгаа. Тухайн үедээ өөрөө олж ил гар ингээ ажилгүй байсан ямар нэгэн орлогогүй тэгээд бүх гэр бүлээ бол ээж нь ганцаараа авч явдаг байсан. Тэгээд ээжийнх нь тэр нэг дүр төрх ерөөсөө санаанаас нь гартгүй гэсэн. Цаашаагаа харцсан ингээд ирсэн баахан төлбөрийн хэмжлэгүүдээ хараад зогсож ийсэн гэд. Тэгээ араас нь харахад бол ээж минь үнэхээр жижигхэн тэгээд маш их юм ганцаардсан харагдчихсан. Түүнийг нь хараад би жоохон ч гэсэн нэмэр болохгүй бол хурдан ингээд амжилттай карьераа хөөгөөд цаашаа явахгүй бол болохгүй юм байна гэдэг бодолтой болоод заавал тэнцэнэ гэдэг зорилготой болсон гэд. За тэгээ шалгаруултанд тэнцхийн тулд би яах вэ гэд аягүй их бодож эхэлсэн байгаа. Тэгж жаад яг Ку Чумпюгийн шалгаруултан дээр очихдоо үсээ ийм бурчгар болгоод утсан. Нөгөө алдартай бурчгар үс. Энийг бол яг кинонд тоглоод дүрийн өөрчлөлт хийхдээ болгосон биш. Ийм нөө жүжигчин анханаас очихдоо ийм үсээ ийм болгоод утсан байгаа. Тэгээд мэдээж найруулагч нарт хичээл зүтгэл нь илүү харагдсан баг. Дээрээс нь царай зүс одоо бие бэлтрийн хувьд ч гэсэн өндөр тэгээд ийм царайлаг болохоор дүрдээ бол тэнцсэн байгаа. За тухайн үед болохоор энэ үснээс амар их иччихсэн. Тэгээд дөнгөж 20 гарсан залуу байсан ийм буржгал тэнэг үстэй явхад бол үнэхээр иччихсэн. Гэхдээ би тэр дүрийг авахын тулд бүх хичээл зүтгэлээ гаргасан гэж ярьжсэн. За ингээд дүрээ авсныхаа дараа зураг авалтууд эхлээд эцэст нь зурагтаар цацагдаж эхэлсэн байна. Цацагдаад хамгийн анхны анги гарсны дараа ийм нөө жүжигчин рүү маш их дайралтууд орж ирсэн гэсэн. Бараг 50-60 мянган хүн. Тэр нөө өөрийнх нь хувийн пэйж байдаг байсан. Миний хоум пэйж гэж Солонгосын дотоодын одоо ашигладаг байсан юм профайл гэх юм уу. Тэрнлөөнд хүмүүс бүр ингээд ямар амар энэ Ким Жандыг дээрлэхт юм бэ? Яаж ингэж амар дээрлэж чаддаг байна? Үзэн ядж гэн үнэхээр дургу урж ийм байж болд юм уу гэх мэтчлээ дайралтууд орж ирж байсан. Тэгээд тухайн үед болохоор Яна юу буруудчихва? Энэ юу н биш болоод явчлаа шүү. Төсөөлж ирснээс нь шал өөр үр дүн гараад эхэлсэн. Чин жоохон айцтай болж эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд харин 2 дугаар анги цацагдаж эхлэхэд хүмүүс арай өөр юм байна гэдгийг нь мэдээд тэгээд бүр илүү сонирхолтойгоор үзээд жинхэнэ тесрэлтийг хийсэн байгаа. Солонгост бол 30 бараг 3-4% өндөр үзэлттэй байсан. Тэгээд зөвхөн Солонгостой биш ийм нөө жүжигчнийг Аз руу гаргаж өгсөн драма. Сингапур,
За тэгээ Хятад, Япон гэд маш олон орнуудад бол хуйлруулж ирсэн. Тэгээд энэ драмагийн дараагаар Кужумпюгийн синдром гэдэг одоо нэршил хүртэл бүр гарч ирсэн байгаа. За ингээд амьдралынхаа нэг чухал эргэлт болж өөрийн жинхэнэ олонний танил болсон драмагийн дараа мэдээж маш олон реклам зар сурталчилгаа, ambassador одоо брендийн төлөөлөл нүүр царай болгох саналууд орж ирж байгаа. Тэгээд мэдээж олон кино болон драмануудын саналууд орж ирсэн. За би ч гэсэн анх Boys Over Flowers драмаг үзээд жүжигчин Ийминууд бол крашилж эхэлсэн. Тэгээд манай үзэгчид бас хизээнээс эхлээд Ийминууд жүжигчинд дуртай болж эхэлснээ бичээрэй. За үүний дараагаар Ийминууд жүжигчний сонгосон дараагийн бүтээл нь болохоор Сун Ежийн жүжигчинтэй хамтран тоглосон Кейнэ Чуян гэдэг энэ драма байсан. Солонгостой яг нэх өндөр үзэлттэй байгаагүй ч гэсэн одоо Азаас маш их орлогыг авчирсан ийм драма байдаг. Үүний дараагаар Пак Миньон жүжигчинтэй хамтраад City Hunter драманд тоглосон. Энэ драма нь болохоор яг үндсэн анхныхаа ориг зохиолоос шал өөрөөр хийгдсэн драма байгаа. Гэхдээ өөрийнхөө ориг зохиолоос илүү амжилттай болсон нэг драма. Солонгосдоо ч гэсэн айгүй өндөр үзэлттэй байсан. Жүжигчин Ийминууд бас акшн төрөл дээр одоо өөрийгөө харуулж чадсан арай ингээд өөр дүр төрхийг бүтээснээрээ бас онцлог болсон. Тэгэд мэдээж акшн дүр ихтэй байсан болохоор тэр нь жоохон хэцүү байсан. Яагаад гэвэл өмнө нь маш том осолд орсон болохоор зөвхөн нэг л хөлөө ингээд ашиглах боломжтой байгаад байсан. За ингээд энэ драма бас солонгостой амжилттай дууссан. Тэгээд бас нэг скандал болохоор Пак Миньон жүжигчэндээ үерхлийн сургалыг диспатчаас гаргасан. За тэгээ хоёр жүжигчин болохоор үерхэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээ харамсалтайгаар 6 сарын дараа аль аль нь бол үнэхээр завгүй цагийн хуваарьтай байна гэдэг шалтгаанаар бол салсан гэдэг мэдээлэл нь цацагдсан. City Hunter драмагийн дараа 2 жилийн дараа буцаад камбэкаа хийсэн. Энэ болохоор Ким Таны дүр буюу өв залгамжлагч. За энэ драма анх гарах гад яг кастинууд нь тодорхой болсон. Ерөнхийдөө одоо иймэрхүү утга агуулгатай драма гэдгийг тодорхой болоод ирэхэд Солонгосын үзэгчдээс бол жоох юм шүүмжийг авч ирсэн. За стил ингээл нэг 10 жилийн хүүхдүүдийн хайр дурлал тэгэл баячуудын амьдралыг харуулсан драма болох гээд байна. Тэгээд Пак Шинэ Ийминууд жүжигчин хоёр 10 жилийн хүүхдүүдийн дүрийг бүтээхэд арай хөгшөрчөөгүй мөө. Тэгэл бас л нэг баян айлын хүүхдийн дүрийг бүтээлээ. Кужумпютэй бараг адилхан юм биш үү гэдэг юм. Иймэрхүү жоохон сөрөг хандлагууд гарч эхэлсэн. Гэхдээ драма цацагдаад байдал бол 180 градус эргэсэн. Нөгөө муулаад байсан солонгосчууд ч өөрсдөө бүр Ким Таны синдромд орсон байгаа. За ингээд Ийминууд жүжигчний бас нэгэн одоо синдромыг гаргасан оргил үе нь эхэлсэн. Энэ драмагийн дараагаар шууд цаг хугацаанд завсарлага аваад яг кинонд тоглож эхэлсэн. Энэ кино зохиолыг болохоор өв залгамжлагч кинонаас өмнө саналыг нь авсан байжгаад надад арай одоо хүндэтсэн юм шиг байна гэдэг шалтгаанаар татгалцсан байгаа. Гэтэ найруулагч нь болохоор Ийминууд жүжигчин тохирно гэд жил гарan хүлээж агаад тэгээ зураг авалтаа эхлээд 2015 оны 1 сарын эхтээр бол кино театруудаар цацагдаж эхэлсэн. Ийминууд жүжигчний анхны гол дүрдэн тоглосон одоо дэлгэцийн уран бүтээл байгаа. Энэ болохоор миний шууд авсан зураг байгаа. Яг тухайн үед би Солонгост байсан болохоор нээлтийг нь очиж үзчихсэн. За ингээд бас дэлгэцийн уран бүтээл дээр өөр каризмаг харуулсан өөр дүрийг бүтээсэн. Нилээ нөгөө нэг акшн болон хэрцгий тиймэрхүү хэсгүүд гардаг учраас зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ийм кино байсан. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан байсан хэрнээ одоо бокс офисын эхний 7 хоногийн нэгт бичигдэх хэмжээний амжилтыг бол үзүүлж исэн. За энэ киноны дараагаар буцаад драма камбэк хийх хүртлээр 1 жил гарсан болсон. Энэ хоорондоо жүжигчин дуучин Сүжитэй скандал гарсан. За энэ хоёрын зургийг бас хамт дейт хийж явж байгаа зургийг нь диспатчаас шууд цацсан. Тэгээд цуургал гарч эхлэхэд хоёр талын агентлагаас аль бие осоор үерхэж байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. За энэ скандал гараад хүлээн зөвшөөрөгдсөний дараа жүжигчин одоо Ийминуугийн талаас ч тэр Сүжигийн фэнүүдийн талаас тэр Сүжи рүү маш их атак орж ирсэн. За нэгдүгээрт гэх юм бол ингээд 7 насны зөрүүтэй хүнтэй үерхлээ, өөрөөсөө дүү хүннийг авч үерхлээж гэдэг юм, өөрөөсөө хөгшин ахтаа үерхлээ, карьерийнхаа яг юм чухал хэсэг дээр явж ээж иймэрхүү скандал гаргалаач гэдэг юм айгүй шүүмжлэлтэйгээр хүлээж авч байсан. Тэгээ хамгийн их шүүмж дагуулсан зүйл нь юу вэ гэхээр хоёр жүжигчний Лондонд нэгэн одоо зочид буудалд болцож явж байгаа тэр зураг нь ол цацагдсан. Үүнээс хараад ямар замбраагүй явдалтай юм бэ? Ийм жоохон юм бичээд одоо юм өөрөөсөө хөгшин хүнтэй хамт буудлаар ороод явж байна. Жоохон ичих хэрэгтэйч гэдэг юм уу? Иймэрхүү дарамтууд, иймэрхүү шүүмжлэлүүд бол маш их орж ирж байсан.
Үерхэж эхлээд 9 сарын дараагаар 2 жүжигчнийг салсан гэдэг ийм мэдээлэл бол гарсан. Гэтэ тун удалгүй хоёр агентлаг яасан энэ салсан гэдэг цуурхал бол худлаа гэдэг мэдээллийг цацсан. За ингээд хоёр жүжигч маань нэг 3 жил хэрэгтэй үерхэж агаад бас л айл тал нь үнэхээр завгүй цагийн хуваартай байгаа гэдэг шалтгаанаар бол аль биесээр салсан байгаа. Карьерланд буцаад орох юм бол 2016-аас 17 оны хооронд Legends of the Blue Sea гэд нөгөө жүжигчин Чон Жи Хёнтэй хамтран тоглосон драма нь бол цацагдсан. За энэ драма цацагдаал бас Солонгостой төдийгүй Азад маш их үзэл сайтай байсан маш их орлогыг авчирч дахин нэг ийм нэг жүжигчний синдромыг гаргасан. Үүний дараагаар харин нөгөө алдартай Ким Үнсүг гэж зохиолчийн драманд жүжигчин Ким Гоунтай хамтран тоглосон. Энэ болохоор Солонгостой бол үзэлт дунд зэрэг байсан. Гэтэ Netflix-дээр тавигдаад Netflix-ээс нэлээд ингээд үзэлт сайтай ашиг олсон гэдэг ийм мэдээлэл байгаа. За ингээд сүүлд 2022 болон 2024 ондуудад Apple Plus TV дээр цацагдсан Pachinko гэдэг цувралд тоглосон. Энэ болохоор олон улсын одоо хэд хэдэн жүжигчид тоглосон. Тэгээд бас тун сонирхолтой гоё дүрийг бүтээсэн ийм драма болсон байгаа. Миний хувьд бол айгүй туртай үзсэн. Дүр нь ч гэсэн айгүй гоё байсан. Манай үзэгчид ийм энэ жүжигчний аль драмаг нь үзсэн тэгээд аль драманд нь хамгийн туртай вэ гэдгээ комент хэсэгт биччихүүлдээгээрэй. За энэ хүртэл карьерийн хувьд тоглосон яг нөгөө драмануудын хувьд маш амжилттай байсан. Гэхдээ 2025 оны сая 1 сард нөгөө Netflix дээр болон Солонгосын TVN дээр цацагдсан драма бол үнэхээр уналттай болсон. Энэ драма нь цацагдаж эхлээл ерөнхийдөө шүүмжийг авч эхэлсэн нэг 4-5 дугаар ангиасаа эхлээд гэх юм бол нэгдүгээр хамгийн том шүүмж нь юу байсан бэ гэхээр хоёр ийм гоё алдартай жүжигчнийг тоглуулчаад юу хийцэн бэ гэдэг ийм шүүмж байсан. За тэгээд хүмүүс төгсгөлийн ангинаас нь бол үнэхээр шоконд орсон гэсэн. Яаж төгсчгүй ийм төгсгөл байж болд юм уу гэд. Нэг бол фантази драма хийх жаал тэр чигтээ фантазлаад явахгүй бодит амьдрал дээрч юм шиг эсвэл одоо шинжлэх ухаанаарч байж болохгүй зүйлсүүдийг хийцэн байж штэ гэд. Тэгээд зарим нэг зураг авалтынхаа хэсгүүд хитрхи хуурамч байлаа, логик зохицолтолгоо ерөөсөө холбоо байсангүй гэдэг шүүмжүүд бол маш их орж ирсэн. За тэгээ би болохоор өөрөө яг үзээгүй учраас шууд дүгнж хэлэхэд хэцүү байна. Би ихний 2 ангийг нь үзэж агаад тэгээд яг үнэхээр миний сонирхол төрөхгүй байсан учраас болцсон. Хэрвээ үзсэн үзэгчд байвал бас өөрийнхөө сэтгэлээс бичээрэй гэж хүсмээр байна. Сонирхолтой санагдаж байна. За сүүлийн үеийн мэдээлэлээс гэх юм бол ийм энэ жүжигчин Nana, Blackpink-ийн Jisoo, тэгээд Yang Hyo-soo жүжигчин нарын хамтран тоглосон байгаа. Нэгэн дэлгэцийн уран бүтээл цацагдсан байгаа. Honest Hind Reader гэдэг. За энэ драма бол бас жоохон үзэлт муутай, дээрэс нь үзэгчдийн сэтгэл бол жоохон тааруухан байгаа. Яг нөгөө үндсэн одоо зохиол нь бол хэвлэгдсэн байдаг. Тэрнийг нь уншсан хүмүүс үнэхээр одоо киног нь үзээд сэтгэл бол маш муу байгаа. Бүр ингээд нөгөө үнэлгээ өгдөө штэ тэрэн дээр нэг од өгцөн сэтгэлүүд бол маш их байсан. Яаж ингэж гоё зохиолыг муухай болгож олдгийг харууллаа. За тэгээд Blackpink хамтлагийн Jisoo-гийн жүжиглэлтэн дээр хүмүүс нэлээд сэтгэл дундуур байсан. Jisoo орж ирсэн тэр цаг мөчөөс ингээд ерөөс анхаарал төвлөрөхөө болцсон. Жүжиглэлт бол үнэхээр муу байна гэдэг иймэрхүү сэтгэлүүд нэлээд их байгаад байгаа. Тэгээ одоо бол Солонгост бол кино театруудад цацагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар бол нэг одоо сая гаруй хүмүүс бол үзчихсэн байгаа. За тэгээ 2025 онд жүжигчийн ийм энэгийн хувьд карьер тоглосон драма киноныхын хувьд жоохон уналттай жил байх шиг байна. Гэтэ мэдээж иймэрхүү зүйл бол байна. Тэгээд дараагийнх нь кино, драманууд илүү гоё байх байхаа гэж найдаж байна. За ингээд энэ хүрээд жүжигчийн ийм энэгийн талаарх мэдээллийг бэлтгэж та бүхэндээ хүргэлээ. Тэгээд дараагийнхаа дугаар хүртэл баяртай.